Тэдний эхний төлөвлөгөө бол хот болон уурхайг холбосон маш өндөр модон гүүрийг дэлбэлж ямар ч галт тэрэг явуулахааргүй болох байлаа. Тэгээд тэд маш их хэмжээний тесрэх бөмбөг модон гүүрэнд суйрлуулдаг. Хаанаас тесрэх бөмбөг олсон юм бэ гэж юу? Тэд банк дээрэмдэж дээрэмдсэн мөнгөөрөө авсан байдаг. Wait a minute. За сайн мэцхан манайхаа та бүхэнтэйгээ уулздаг нь нэлээд уджээ. Сувгтаа шинэ бичлэг оруулалтгүй баггүй хугацаанд жаахан завсарлажглаа. Хүлээж байсан хүмүүсээсээ уучлалт гуйа. Гэхдээ одооноос эхлээд тасралтгүй улам сонирхолтой бичлэгүүд оруулах болно. Тиймээс та бүхэн маань яг одоо видеонд лайк дарж сувгтаа subscribe хийж намайг дэмжээрэй. За ингээд өнөөдрийн кинороо орцгоё. Өнөөдөр бид үзэхэд маш хөгжилтэй Адлын удлаар дөрөн The Lone Ranger буюу ганцаарцсан рейнжер киног товчлон хүргэх гэж байна. Та бидний мэдгч Johnny Depp толгой дээр өгсөн хэрэг тавиад нүрээ шохоогоор булчсан харин Armie Hammer нүдний баг зүгээд зэрлэг өрөндийг хэрхэн там болгож бас яаж аварч байгааг хамтдаа сонирхцгоё. Түүх маань 1933 оны Сан Франциско хотоос эхэлдэг. Алтан хаалганы гүр дөнгөж баригдаж буй тэр цаг үед нэгэн бяцхан жаалхуу ковбой хувцас өмсчихсэн. Нүдэндээ хар баг зүүж гартаа тоглоом буу барьчихсан. Зэрлэг өрөндийн гайхамшиг гэсэн хаягтай хуучирсан майхан руу орж ирнэ. Дотор нь янз бүрийн чихмэл амьтад, хуучны эд зүйлс, одос үхрийн толгой энтер байх бөгөөд хамгийн цаатлын шилэн хоргонд эрхэм индиан гэсэн бичгтээ нүүр нь тэр чигтээ өвчлөө болсон бараг л зандашуулсан мэт хөгшин индиан зогсож байв. Хүү гайхан харж магадгүй энэ чихмэл байх гэж бодон ойртож байтал өвгөн гинэт хөдөлж нүдээ нээгээд хүүгийн барьж байсан самрын уутыг булаан авч идэж эхэлдэг. Хүү цочсондоо бараг зүрхэн зогсох шахнаа. Энэ бол манай түүхийн гол дүр хөгширсэн Тонто. Тэрээр хүүгээс Кимособи хаан байна гэж асуухад хүү гайхаж Кимособи гэж хэмбэ гэж асууна. Тонто санаа алдаад нүдэн дээрээ байгаа тэр их гуниг бас тэр их галзуурлыг нуух мэт хүүд өөрийнхөө болон нэгэн цагт домог болж байсан Багта Баатрийн тухай жинхэнэ түүхийг ярьж өгөхөөр шийднэ. Ингээд бид цаг хугацааг өртөөлөн 1869 он руу жинхэнэ зэрлэг өрөнд рүү шилжинэ. 1869 он Америкийн Техас муж шинэхэн баригдаж буй Тэв дамсан төмөр замын бүтээн байгуулалт эд өрнөж байлаа. Галт тэрэнд манай гол дүр Джон Рид сууж явна. Тэр бол зэрлэг өрөндийн хууль бус амьдралд огт тасаагүй хотын соёлтой боловсралтай хуульч залуу юм. Тэр гартаа буу биш харин Джон Локкийн иргэний засаглалын тухай номыг барьсан бүх зүйлийг хүчээр биш хуулийн дагуу шийдэж болно гэж итгэдэг гинэн цайлган нэгэн. Тэрээр бусад зорчигчд руу хараад сайн байна уу? Сайхан аялж байна уу гэдэл инээмсэглээд л явж байдаг. Гэтэл нөгөөдүүл нь түүн рүү эдний хотын гялгар амтан хаанаас гараад ирвэ гэсэн харцаар харна. Гэтэл энэ галт тэргэнд зөвхөн энгийн зорчигчд биш тусгай хамгаалттай вагонд хоёр онцгой хоригдол тээвэрлэгдэж явна. Нэг нь толгой дээрээ өгсөн хэрэг тавьсан нүрээ хараар будсан индиан Тонто. Тэр зүгээр суугаад л хэрээгээ хооллоод юм яриад байгаа нь үнэхээр эвгүй. Нөгөөх нь хүний мах итгэж буцдаггүй хамгийн аимшигтай цуутай дээрвчин Бууч Кевиндиш. Бууч Кевиндиш дүүжлүүлэхээ сонсохоор явж байгаа юм. Тонто Бууч хоёр бие биенээ маш сайн таньдаг бололтойдгоо бие бие рүүгээ муухай хараастай. Тэгтэл гинт галт тэрэг зогсох шиг болж Бууч Кевиндишийн бүлгэлийн дээрвчид түүнийг аврахаар галт тэрэг рүү дайрна. Энэ үед жинхэнэ эмх замраагүй байдал үүсэж Джон Рид хуульч хүнийхээ хувьд зүгээр хараа сууж чадахгүй хоригдлуудыг оруулахгүй хичээхээр вагон руу гүн. Тэр орж ирээд эзнээ суллах гэж оролдож байгаа Буучийн хүмүүстэй тааралдана. Манай Джон Рид ч зогс хуулийн нэрийн өмнөөс шаардаж байна гэж хашгирдаг. Дээрэмч түүн рүү чи одоо юу вэ гэсэн шиг харснаа шууд буудах гин. Тонто энэ үед боломжийг ашиглан зүгтах гэж оролдох боловч Джон түүнийг зогсоож гавлаад хууль зөрчиж болохгүй гэд номлох нь холгүй юм болноо. Тонто түүн рүү энэ залуу чинь жинхэнэ тэнийг юм гэсэн харцаар харсаар байна. Энэ хооронд Бууч Кевиндиш гавтаа чигээрээ зүгтахдаа Джоныг цохиж унгаагаад галт тэрийг жолоодлоггүй болгон хорлуулна. Тонто манд сэргэлийн юм болохоор ядаж хүмүүсийг аврыг гэд зүтгүүрийн вагоныг нь салгаад тэр хоёр маань өөрсдөө бууж чадахгүй вагон дээгүүр гүйсэр байв. Энэ үеэр өртөөндөр байсан хүмүүс ч галт тэрийг зогсохгүйгээр асар хурдтай ирж байхаар нь нэг л биш гэдгийг ойлгон зүгтцгаана. Галт тэрэгний зам нь дуусан замаасаа гарч төмөр замын өртөө байшингуудыг дайрч сүрүүлчихнэ. Эцэст нь галт тэрэг зогсгож Джон Рид Тонто хоёр маань амьд үлдэнэ. Тонтог ширэв баривчилж аваад шоронд хийчихнэ. Харин Джон Рид баатар болохын оронд бөөн шороо тоосон дарагдсан амьтан болж үлдэнэ. Джон Рид төрлөх хоттой ирж өөрийн ах Дэн Ридтэй уулзна. Дэн бол Техасын хамгийн алдартай зоригт рейнжер. Тэр бол жинхэнэ эр хүн. Бууг бол гар шигээ эзэмшдэг.
нутгийн хүмүүсийн шүтээн. Бас нэг сонирхолтой нь Дэн Рид Жонни бага насныхаар Ребекатаг ирэлсэн байдаг. Энэ нь Жонд жаахан эвгүй байдаг ч тэр ахыгаа маш их хүндэлдэг. Бас Ребека болон түүний хүү Дэнийг холоос хайрласаар иржээ. Дэн Рид бууч Кевиндишийг барихаар тусгай баг бүрдүүлж Тонтог зам заагчаар шоронгоос судалж авч явахаар шийднэ. Тонто тэгтэл би явахгүй, би өөрөө түүнийг олно гэж зөрүүдлэн үлдэхэр болов. Тэгтэл Жон би ахтаа туслана, би зүгээр нэг ном уншдаг залуу биш гэдгээ батлах гэж ковбой малгай өмсөж, рейнжерийн тэмдэг зүүж, морь унаад тэдэнтэй нэгдэнэ. Гэхдээ түүний морь унаж байгаа, буу барьж байгаа нэг л ив хавгүй. За ямар тач тэд замдаа гарлаа. Өндөр уулсын дундуур явсаар л тэдний багт Коллинс гэх нэгэн с ижигтэй жаахан залтай харцтай залуу байсныг тэд мэдсэнгүй. Коллинс бол угтаа Бууч Кевиндишийн туршил байсан бөгөөд тэднийг Бууч Кевиндишийн бэлдэж отлт хийсэн нарийн хавцал руу дагуулж орно. Тэд хавцал руу ороход орчин тойрон чимээгүй болж зөвхөн салхины эсгэрээ л сонсогдно. Дэн Рид ямар нэгэн буруу байгааг мэдэрч эхэлнэ. Гэхдээ аль хэдийн оройтсон байлаа. Хавцал дотор гэнэт буудалцаан эхэлж хадны орой дээрээс буучийн дээрэмчид тэднийг яг л ангийн амьтчиг буудаж эхэлнэ. Дэн Ридийн багийн бүх рейнжерүүд амиа алдна. Энэ бол киноны хамгийн эмгэнэлтэй бөгөөд хэсгийг хэсгэнэ. Жон Рид буудулж унаад нүднийхээ булангаар ахыгаа харж хөвтөнө. Дэн Рид эцсийг хүртэл тулалдсан ч олон дайсанд аргагүй эрхэнд дийлдэв. Хамгийн аимшигтай нь Бууч Кевиндиш шаргацсан Дэн Рид дээр ирээд түүний цээжин хэсгийг хутгаар нээн зүрхийг нь суглан авч идэж байгааг Жон Рид хагас ухаантай харж амжина. Киноны энэ үзэгдэл бол Диснейн кинонд баймгүй тийм нэг хар бараан хэсэг шүү. Жон өөрөө ч толгойдоо цохиулж ухаан алдан унана. Бууч болон түүний дээрэмчид бүгдийг нь өгсөн гэж бодоод инээлдэн явцгаав. Хэсэг хугацааны дараа нар жаргаж байхад Тонто уулын орой дээрээс гитсээр гараад ирэв. Тэр шоронгоос оргосон эсвэл зүгтсэн байж таарна. Рейнжерүүдийн цогцсон дээр ирж тэднийг оршуулахаар нүх ухаж эхэлнэ. Тэр өгсөн рейнжерүүдийн эд зүйлсийг авч солилцоо гэж хэлээд оронд нь самар үр тавьж байдаг. Гэтэл гэнэт нэгэн цагаан цэсмийн сүрлэг үнэхээр үзэгсэнтэй морь уулан дээр гарч ирнэ. Энэ морь бол домогт сүнслэг морь бөгөөд өвхлөөс буцаж ирэх агуу дайчдыг сонгодог гэж Тонто итгэдэг. Тонто тэр морийг баатарлаг, жинхэнэ дайчин Дэн Ридийг сонгоно гэж найдаж байсан ч морь нь явж Жон Рид дээр очиж зогсчихно. Тонто дургуутсаж үгүй чи андуурч байна. Энэ залуу чинь тэнэг сул дороо штэ. Нөгөөхийг нь сонгооч гэж морьтой хэрэлдэх боловч морь зөрүүлсээр Жоныг чирж устдаа газар аваачиж сэрэн. Энэ хэсэг дээр Тонтогийн царай үнэхээр би ямар нүгэл хийсэн болоод ийм хүнийг авардаг байна гэсэн шиг л харагддаг. Жон сэрээд өөрийгөө деважинд байгаа гэж бодсон ч хажууд нь байгаа Тонтог хараад би тамд байгаа юм байна гэж бодно. Тонто түнд чи бол өвхөд боссон хүн. Чамайг хүн болгон өгсөн гэж бодож байгаа. Энэ бол чиний давуу тал. Одоо чи шудраг ёсыг тогтоохын тулд нүүрэндээ баг зүөх хэрэгтэй гэж хэлнэ. Жон эхлээд би баг зүүхгүй. Би хуульч хүн гэж эсэргүүцсэн ч ахыхаан өшөөг авахын тулд мөн Ребекаг аврахын тулд арга буюу зөвшөөрч ахыхаан цорхотой арьсан хантаазнаас тастаж нүдний баг хий зүүн. Ингээд тэр албан ёсоор Лон Рейнжер боллоо. Гэхдээ түүний моринд мордох, буу барих нь одоо хүртэл бүтлгүй хэвээрэл байна. Тонто Жонд нэгэн мөнгөн сумыг өгөөд Виндиго буюу чөтгөрийг зөвхөн мөнгөөр л алж болно. Чи энэ сумаар буудаж болохгүй. Энэ бол сүнсийг зайлуулах зүйл гэж хэлнэ. Жон үүнийг нь тоохгүй. Сум бол сум штэ гэж бодов. Тэдний мөрдлөг эхлээд Ред Харингтон гих өвөрмөц эмэгтэйн эзэмшдэг 6 цэнгэлийн газарт очино. Ред Харингтон бол нэг хөлн байхгүй. Оронд нь зааны соёогоор хийсэн хиймэл хөлтэй. Тэр хөлөөрөө дотроо буу нуусан маш хүчрхэг дайчин эмэгтэй. Тэрээр Жон Тонто хоёрт Бууч Кевиндиш болон түүний бүлэглэл хаан байгааг мөн тэдний цаана илүү том хүч байгааг цохиулгана. Мөн Жоны ахын эхнэр Ребека болон хүүг нь Бууч Кевиндиш хулгайсан гэдгийг олж мэдэж авцгаав. Жон Рид Тонто хоёр явсаар индианчуудын тосгон руу дайрч галдан шатааж буй Комончи овгийн индианчуудыг харна. Гэвч сайн ажиглавал тэд жинхэнэ индианчууд биш харин нүрээ улаанаар буутсан цагаан арьс дээрэмчд буюу Бууч Кевиндишийн хүмүүс байлаа. Тэдний зорилго бол индианчуудын нэр хүндийг унгааж инхийн гэрээг зөрчин Америкийн нэгдсэн улсын армийг индианчуудын эсрэг турхиж дайнд игдэх явдал байв. Яагаад гэвэл индианчуудын газар нутаг дээр хэний ч мэдэхгүй асар их мөнгөний орд байгаа болохоор тэр. Тэд цөлд явж байхдаа Комончи овгийн жинхэнэ индианчуудад олзлогдно. Овгийн ахлагч нь Тонтог харангуйтаа таньж түүнийг уруугч гэж дуудана.
Энэ үед л Тонтогийн гунигт төг тодорхой болно. Учир нь Тонто хүүхэд байхдаа ой төрсөн хоёр цагаан арьс залууг олж аварсан байдаг. Энэ хоёрын нэг нь Бууж Кевендиш байсан. Тэр хоёр залуу Тонтогийн зүүж байсан мөнгөн зүйлтийг хараад мөнгө хаана байгааг асуухад гинэн цайлган Тонто голын ихэнд их мөнгө байгаа гэд мөнгөний уурхайн байршлыг тэдэнд зааж өгчээ. Тэд хариуд нь Тонтод халаасны цаг биелгэлж байж гэвч тэр хоёр буцаж ирэхдээ Тонтогийн бүх овгийг хүүс тэмтэрч тосгоныг нь устгаад мөнгийг өөрсдийн болгосон байв. Тонто үүнээс болж өөрийгөө буруутгаж сэтгцийн хувьд гэмтэл авч тэр цагаас хойш толгой дээрээ үгсэн хэрэг тавьж баруун тийш аялах болсон аж. Тэр Бууж Кевендишийг алж сүнснүүдийг тайвшруулахыг маш ихээр хүсэж байлаа. Комончечууд Жон Тонто хоёрыг элсэнд зүгээр нь хүртэл болж орхиод дайнд морддог. Жон Рид энэ бүхнийг элсэнд болуулсан чигээрээ харж соёл иргэншлэх гэж нэрлэдэг байгаа зүйл нь ямар их цусан дээр тогтож байгааг ойлгож сэтгэлээ шимширнэ. Тэр хоёр газарт буулуулан ингээд л өнгөрлөө, ингээд л өгчгэн байхтаа гэд байж байх мөчөд азар сүнслэг морь ирж тэднийг элснээс ухаж гаргана. Ингээд тэр хоёр цааш морио унан явсны эцэст мөнгөний уурхайг олдог ба очиход нүд орой дээр гармаар төр зураг өгтөнө. Бууж Кевендиш хятад ажилчдыг боолчлон ажилуулж уулыг тэр чигт нь нөхөлж асар их хэмжээний мөнгөний хөдрийг олборлсон байлаа. Манай хоёр ч яаж явж байгаа дотор нь орчихсон юм бүү мэд уурхай дотор орчихсон хятад ажилчдыг нь айлгчихсан байдаг. Хятадууд нь гарч ирснээ бид дотогш орохгүй. Дотор ямар нэгэн зүйл байна гэхдээ зэрэгцэн төмөр замын төв шөнхрөн гарч ирнэ. Бууж Кевендиш урагш гэтэн дотор нь юу байгааг харах гэтэл Жон Рид гайхалтай аргаар тесрэх бодис ашиглан Бууж Кевендишийг барьж авч чаднаа. Тонто түүнийг алах гэж дайрах боловч Жон үгүй бид хуулийн дагуу ажиллана. Түүнийг шүүхэд өгнө гэж зөрүүлсээр Буучийг чирж явна. Тонто түүнд чи дахиад л алдаа хийж байна гэж хэлээд Буучийг алах гэхэд нь Жон түүнийг тоохгүй хүрзээр зөхөд унгаачихна. Жон Буучийг хүлэн уул тал элсэн цөлөөр чирэн явсаар хотын захирагч төмөр замын эзэн Лейтем Коолд хүлээлгэж өгдөг. Жон Коолыг шудраг хүн төмөр замыг хөгжүүлэгч гэж боддог байв. Тэр Коолтай оройн зог барьж байхдаа бид Буучийг барьчихлаа. Одоо индианчуудын дайн зогсох байх гэж баяртайгаар хэлнэ. Гэтэл энэ түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байлаа. Коол инээмсэглээд Бууж Кевендишийг гаргаж ирнэ. Коол бол зүгээр нэг бизнесмен биш. Харин Тонтогийн тосгоныг устгасан нөгөө хоёр залуугийн нэг нь бүх зүйлийн эзэн байжээ. Коол төмөр зам бол мөнгө зөөх хэрэгсэл. Би бүхнийг удирдах байна гэдгийг тайлбарлаж Жоныг урагш хэмээн зарлаж буудуулах ял ононо. Жон Рид дөнгөс сая л хууль дүрм гэдэг мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн гардах тоглоом болсныг ясмахандаа тултал ойлгоно. Тэр үед түүний ахын эхнэр Ребека түүний хүү бүгд Коолын гарт байгааг ч мэднэ. За ингээд яг цаазаар ахуулах мөчөд Тонто болон Комачи овгийнхан нар хамтран Жоныг аварна. Тэд Коолын хувийн галт тэрэг рүү дайрч байх хооронд Тонто Жоныг суллана. Америк нэгдсэн улсын морин цэрэг болон Комачи овг хоёрын хооронд аимшиг тулалдаан болдог. Индианчууд ном сумтайгаа дайрч байхад төмөр замын цэргүүд болон армийнхан тэдний эсрэг хүн даацын автомат боо ашиглаж индианчуудыг өршөөлгүйгээр хядаж орхидог. Одоо Жонд эргэлзэх зүйл үлдсэнгүй. Тэр дахиж хууль ярихгүй. Тэр зөвхөн шудраг ёсыг өөрийн гараар тогтоох болно. Хэрвээ хууль нь шудраг биш бол хуулиас гадуур байх хэрэгтэй гэж шийдэх болно. Ингээд киноны маань хамгийн оргил хэсэг буюу манай хоёр өшөө авахаар төлөвлөгөө зохионо. Тэдний эхний төлөвлөгөө бол хот болон уурхайг холбосон маш өндөр модон гүрийг дэлбэлж ямар ч галт тэрийг явуулахааргүй болох байлаа. Тэгээд тэд маш их хэмжээний тесрэх бөмбөг модон гүрэн суйрлуулдаг. Хаанаас тесрэх бөмбөг олсон юм бэ гэж юу? Тэд банк дээрэмдэж дээрэмдсэн мөнгөөрөө авсан байдаг. Үүний дараа хотод төмөр зам тавьсны баярын ёслол мэтийн хийх гэж байдаг ба энэ үеэр манай хоёр аль хэдийн ирчихсэн байж байв. Тэдэнд бас Ред Харингтон тусалж байх ба цэргийн даргаыг зааны ясаг хөлөөрөө сатааруулж байгаад цэргийн мордын зүчээрүү чиглүүлж байгаад буудчихв. Морд хашаанаасаа тохилдон гарахын зэрэгцээ Тонто маань маш их хэмжээний мөнгө атсан галт тэргийг нь хөдөлгөөд аваад явчихв. Тэд Тонтогийн араас хөөж эхлэх үед Жон хар бага зүүж морио унсаар гарч ирдэг. Лейтем Коол болон Бууж Кевендиш нар мөнгөний урхаагаас холборлсон бүх мөнгөө галт тэргэнд ачаад зүгтах бодолтой байж тэдний төлөвлөгөө бол мөнгийг зөөгөөд уурхайг дэлбэлж уул мөрөө баллах мөн Америк нэгдсэн улсын төмөр замын сүлжээг бүхэлд нь хяналттай авах байв. Жон Рид цагаан морьтойгоо байшингийн дээвэр дээгүүр харьяаж хурдтай явж буй галт тэрэгний дээвэр дээр үсрэн гарна. Төмөр замын хос зам дээр хоёр галт тэрэг зэрэгцэн давхиж Жон болон Тонто нар дээрэмжтдээ тулалдана.
Тонто болон Бууч Кавендиш нар зүтгүүр дээр эргчин эмэгчнээ үзэлцэнэ. Кавендиш өөрийгөө дийлчихвэ гэж бодож байсан ч Тонто түүн рүү шууд дайрч нүүрсэн дунд өнхрөлтөн зодтолцоор галт тэрэгний дээвэр дээр гарч ирнэ. Тэрээр өөрийнхөө гачин эв хавгүй мэт боловч яг хэрэгтэй үедээ банда тусдах хөдөлгөөнөөрөө Кавендишийг буулгаж авснаар өнөөх хэрцгий эцэст нь галт тэрэгний дугуйд хавчигдан ялагдана. Яг энэ мөчид Жон Рейд нөгөө талд Лейтем Коолтой нүр тулах бөгөөд Коол түүнийг буудах гэж оролдоход Жон ухаалаг арга хэрэглэн вагонуудыг салгаж өнөөх мөнгөн сумаа ашиглан модон гүүрийг дэлбэлж орхино. Гүүр нуран унах агшин Тонто Кавендиш руу харан шудрагаас ирлээ хэмээгээд түүний галт тэрэгтэй хамт ангал руу унагадаг. Ингэснээр Лейтем Коол болон Кавендиш нар насан туршдаа шунаж байсан мөнгөөр дүүргэсэн вагонтойгоо хамт голын ус руу живж тэр их хүнд мөнгө гулмаанууд нь тэднийг орол руу татна. Харин Тонто яг л сүнс мэт тэрхүү аимшигт өвмэн дэлбэрэл дундаас зүгээр л гараад ирэх нь үнэхээр дог харагддаг бөгөөд тэр ийхүү эцэст нь өшөөг авч чаддаг. Ингэж тэд шудраг ёсыг тогтоож Ребека болон түүний хүүг аварна. Төмөр замын гүүр дэлбэрч бүх мөнгө голын усан живснээр Колын шунал эцэс болно. Бүх зүйл дууссаны дараа хотын иргэд айрмынхан Жон Рейдэг баатар гэж хүлээн авна. Тэд түүнийг маск авч хууль ёсны рейнжер болохыг хүсдэг. Гэвч Жон Рейд багтаага үлдэхийг сонгож хууль хизээч төгс байдаггүй. Би хуульч Жон Рейд байхаа болсон. Тийм учраас одоо хүмүүсийг хамгаалах сүдэр байх болно гэж хэлнэ. Тонто түнд одоо л чи жинхэнэ зөв ярьж байна Кимосабе гэж хэлв. Кимосабе гэдэг нь ер нь бүтэхгүй л гар гэсэн утгатайг Жон сүлд нь мэддэгч энэ нь тэдний нөхөрлийн бэлэг тэмдэг болж чаднаа. Тэд нар жарах зүг рүү мортогоо давхин одно. Гэвч Тонто дахиж хизээж битгий ингэж давхаарай гэж үгэлсээр л түүх буцаад 1933 онд ирнэ. Өвгөн Тонто түүхээ ярьж дуусаад өнөөх жаалхууд нэгэн мөнгөн сум бэлгэлнэ. Тэрээр цаг хугацаа өнгөрсөн ч шудраг ёс хизээд хэрэгтэй сонголтыг чийл хийнэ гэж хэлээд хуучирсан чиндамаа аваад хэрээгээ тэрврээд майхнаас гарна. Хүү араас нь Тонто гэж дуудан гайхан харахад Тонто хэдийнэ алга болсон байх бөгөөд зөвхөн цөлийн салхи болон тэнгэрт нисэх нэгэн хэрээл үлдсэн байна. Хүү гартаа байгаа мөнгөн сумыг атгаад маска зүүснээр кино маань төгсөж байна. За манайхан кинон таалагдсан уу? Хэрвээ энэхүү бичлэг маань таалагдсан бол биднийг дэмжиж лайк болон subscribe-а дараарай. Мөн дараагийн дугаард ямар кино яриулмаар байгаагаа комент хэсэгт бичүүлдээгээрэй. Та бүгдэд баярлалаа.